Сайн байцгаана уу? Завсарлага подкастын эхний дугаар эрүүгийн хуулийн 13-14-өөр одоо үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан, мэдээлэл гаргасан асуудлаар эхлэх гэж байна. Тэгээд 3 зочин урьсан. Эхний зочин маань бол хуульч Сумья Азар, дараагийн зочин маань сэтгүүлч Инрэл, мөн залуучуудын төлөөлөл, Жинзигийн төлөөлөл Цэвэнэнаар хүрэлцэн ирсэн байна. За тэгээд үл мэдээ цэцгэн отгон хийнэ гэдэг. За тэгэхээр Инрэлгчээс шууд эхний асуулт асуучих. Ер нь нөхцөл байдал ямар байсан болоод яагаад юу болохгүй байсан болоод үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаваа гэдгээс эхэлчихв. За бид нар бол одоо би бол сэтгүүлч мэргэжилтэй. Ер нь бол яг сэтгүүлчийн ажил хөдөлмөрийг эрхлэхэд хамгийн их одоо зөвхөн гэдэг сэтгүүлч ажиллаад байгаа шүү дээ. Цаана хүмүүс мэдээлэл олж авж байгаа иргэдийн эрх шиг нэгдэлтэй хөндөгдөж байгаа. Энэ асуудал бол ер нь бол өмнө ч гэсэн биднийг одоо яг одоо залуу сэтгүүлч байхад ч байсан. Одоо тухайн үеийн одоо эрүүгийн хуулийн хүчинтэй 110-ийн 111-ийн 1-ээс 3 гэсэн заалт нь одоо гүтгэж доромжлох гэдэг энэ заалтаар бидний ажил хөдөлмөр бас маш их ингээ боомлогддог гэсэн. Тэгээ тухайн үед бол бас энэ талаар нэлээд бичдэг байсан. Бүр иргэний танхимд бас ихтгэл тавиад ингээд ч явж исэн. Тэгээд нэг үеэ бодвол нөгөө эрүүгийн хуулиар биш одоо иргэний хуулиар зохицуулах боломжийг бид нар эрэлхийлдэг байсан. Асуудал бол зөрчлийн хуулиар шийдэгдэг болсон нэг хэсэг байлаа. Тэр нь одоо нэг ажин түжин гэх нь хаашаа те. Гэтэ нэг юм хэдэн жил эсийн дээ нэг 20 он болтол гэдэг чинь 17 онцоо нэг 5 жил батал гэдэг хүчин төгөл дээр хууль хэрэгжээд нэг 3 жил юм уу дааварг тийм байсан те. Гэтэл буцаад нөгөө 20 оны 1 сард буюу тухайн парламентын гишүүдийн хувьд бол одоо шин залуу гэж үзэж болохгүй. 4 дахь жилийнхээ одоо эхний намрын чуулган дээр жишээлбэл те одоо хүмүүс нэлээд бодлоготойгоор яг энэ одоо хуулийн залтыг оргож ирсэн бүр илүү хэцүү байдлыг үүсгэж яваад байсан. Маш олон хүмүүсийн тухайн үедээ бид нар сэтгүүлчийн ажлыг гэж би боддог байсан бол дахиад хэдэн жилийн дараа ингээд төлөвшөөд ингээд өсөөд хөгжөөд ирэхээр чи өрөөсөө иргэдийн мэд хэрхийг хааж байгаа юм байна. Энэ цаана өөр ингээд эрх мэдэлтэй улсууд те өөрсдийнхөө нөгөө нэг үеийн үед өөрсдийнхөө нөгөө нэг юм эрх шиг хамгаалахын тулд хийдэг энэ одоо хөшүүрг нь илүү одоо бүр бижээд бүр худал мэдээл тарах гэ иргэдэд бүр ингээд сошиал идэвхтэй байгаа иргэд хүртэл ингээд шеэр хийснийхаа төлөө бүр ингээд ял хүлээх ийм асуудал болж байгаа юм байна гэдгийг бол ингээд анзаараад ирсэн л та. Тэгэл ер нь бол бид нар бол маш олон сэтгүүлчд маш олон хуульчд энэ чинь баг хамгийн олон мэдээлэл гаргасан юу болсон нөгөө юу гомдол болсон нөгөө магадлал өндөртэй 10 мэдээлэл гаргаж байгаа. Тэгээд тэдгээрийн өмгөөлөгч нар гэж бас байгаа. Тэгэхээр мэдээлэл байна тийм. Анх удаа ярин одоо шүүхийн бүрэлдэхүүн гэмээр юм уу тийм танхим дотор одоо мэдээж гаргаж байгаа тал нь айгүй ололтой сууж байгааг харсан. Тэгээ нөгөө талаас заримдаа өрөвдөх шиг нэг ингээд ганцаараа сууцсан. Их шиг нэг хариулаад явжсэн. Тэгээ хуульчийн өнцгөөс бас мэдээлэл гаргасан. Нэг мэдээлэл гаргах чинь байгаа шүү дээ. Яагаад? Хуульчийн хувьд бол одоо нэгдүгээр юу гэж үздсэн бэ гэхээр энэ эрүүгийн хуулийн зохицуулт өөрөө мэдээлэлтэй тэмцээд байгаа нь буруу байна гэж. Гүтгэлэг доромжлолтой тэмцэж болно. Тэрийг зөвшөөрнө. Энэ нэг гутааж доромжлол гүтгэж болохгүй. Илтэд худал мэдээллийг санаатаагаар түгэж болохгүй. Гэтэл худал мэдээлэл гэдэг чинь өөрөө хэтэргүй утгатай. Ямар мэдээлэл худал гэж үзэх юм? Тодорхойг. Тэгэхээр мэдээлэлтэй тэмцээд байгаа нь бол буруу байна. Энэ өөрөө мэдэх хэрэг буюу хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тэр хэвлэн нийтлэх, мэдээлэл олж авах, түгээх энэ хэрэгэд халдаад байна гэж үзэж байгаа. За хоёрдугаарт нь бол энэ гүтгэлэг доромжлолын гэмтрэг бол өмнөх хуулиудад байсан. Гэхдээ тэрийг хүчингү олгоод шин төрлийн гэмтрэг гаргаж ирсэн. Худал мэдээлэлтэй тэмцэх шин төрлийн гэмтрэг гаргаж ирсэн. Өмнөх байсан зохицуултыг бол бид нэр үгүйсгээгүй. Хүний тэр одоо дигнити буюу одоо тэр хүмүүсийн эрхэмсэг оршихуйд бол бид нэр халдах ёстой гэдэг агуулгаар гомдол гаргаад байгаа юм биш. Хүмүүсийн эрхэмсэг оршихуйг хамгаалах нэрийн дор мэдээлэл олж авах түгээх эрхийг нь бид нэр зөрчиж ээж болохгүй шүү дээ. Тэ? Гэхдээ одоо ингэ санагдаад байгаа хгүй. Үндсэн эрх. Үндсэн эрхийн асуудлыг үндсэн хуулийн цэцгийн дунд судлалын хуралдаан хэлэлцсэн байна. Таавал сэтгүүлч өнцгөөс, таавал хуульч өнцгөөс гэхдээ нийтлэг ингээ 10 хүн байгаа гэж шүү дээ. 10 мэдээлэл гаргаж байгаа. Бүгд өөр өнцгөөс буюу зарим нь иргэдийн тэр нөгөө үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй холбоотой юмыг ч хамгаалж байгаа байдлаар бичсэн байж магадгүй юм байна. Тэгэхээр үндсэн хуулийн цэц үндсэн эрхийг хамгаалахын тулд ажилтгүй гэд асуучил зөвдгөө буруудах. Одоо үндсэн хуулийг сахин хамгаалах баталгаа гэж. Тэгэхээр үндсэн хуулиар бид бүхэнд үндсэн эрхүүд олгогдож байгаа. За нөгөө талдаа биднэрт үндсэн болон жоронт үүргүүд байгаа. За энэ үндсэн эрхийг нэгдүгээр хамгаалах
журам төгрөгийг биелүүлүүлэх гэдэг. Ингээд үндсэн хуулийн зохицуулалтад бусад хуулиуд нийцэж гин үгүй юу буюу үндсэн хуулийн 71-ийн асуудал яригдчихэж байгаа. За ингээд сүүлийн үндсэн хуулийн цэцэн шийдвэр бол одоо үндсэн хуулийн цэц хүний эрхийн шүүх гэж хэлж болохоос шийдвэр гаргаж байгаа. Үндсэн эрхийн маргааныг шийдвэр. Манайд ийм практик байсан уу? За өмнөхийг нь бол сайн мэдэхгүй юм. Би бол анхдагч байж болохоос гэж хэлж байгаа. Тэгэхээр яг үзэл бодлоо илэрхийлэлтэй холбоотой бол мөн бас чухал ач холбогдлохын шийдвэр болсон л гэж харж байгаа. Энд бол нэг ийм асуудал ирдэг. Нэгдүгээр хүний нэр төр алдар хүнд бол үндсэн хуулиар хамгаалагддаг. Хүний нэр төрд халдаж болохгүй гэдэг бол миний үндсэн үүрэг. Нөгөө талд миний үндсэн эрх байна. Эрх байна. Тэгэхээр энэ эрх нь үүргийг нь хүлээлгэх чинь гээд эрхийн зөрчигдөж болох юм уугүй юу? Энэ эрх үүрэг хоёрын тэнцвэр ямар байх юм бэ? Тэ? Одоо энэ дээр л яг нөгөө тэнцвэрийн зарчим буюу харьцангуй авах зарчмын асуудал яригдэж байна. Үндсэн эрхийг хамгаалах гээд үндсэн үүргийг хамгаалах гээд одоо тэр халдшгүй байдлыг хамгаалах гээд эрхийн зөрчигдөж болохгүй. Тэгэхээр бид нар бол одоо мэдээлэл гаргах чинь зүгээс одоо би бол хамгийн төвчээр тэгж л хэлээд байгаа. Зорилго нь аргаа зөвтгөхгүй. Тэр нэр хүндийг хамгаалах гэсэн зорилго байж болно. Тэглээгээд үндсэн эрхийг нь зөрчигдөж болохгүй. Тэр үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх хэвлэн эрхийг зөрчигдөж болохгүй л гэж. Эцсийн дунд судлалын хурлын үеэр яг Солонгогшээс асууж ирсэн асуултууд нэ тий. Тэгээд тэгсэн чинь айгуу гой хариулж ирсэн. Юу гэдэг тэрийг бол тэнцвэрлэн интер гэдэг зүйл бол байхгүй. За тэгээ нөгөө талаас бас би тэндээс үзэж байхдаа амар гоё хичээл цугаад байгаа байхгүй. Үндсэн хуулиар олгогдсон гэж нэг юм буруу юм яриад байна те. Бас одоо үндсэн хуулиар олгогдсон ирэх гэж байхгүй. Үндсэн хуулиар зүгээр одоо тэрийг одоо ингэж юм зурглын гаргаж өгдөг буюу ийм эрхүүдийн хүрээнд гэдгийг тодорхойлж өгч байгаа субъект. Тэрнээс биш үндсэн хууль чамд эрх өгүүлгээд байгаа зүйл бол биш. Зүгээр тэр ял зүгээр ингээд бичиж хүрээг нь гаргаж өгч байгаа текст гэх би бүр тэрийг үндсэн хуулиар тунхаглаад байгаа гэж. Тэгээ би зүгээр ингээд амар тэмдэглэл энэ төр хөдөлж бодлоо шинэ баяр цагтаа. Манай хүний эрхийн ч гэсэн ирэхэд ийм нөгөө тодорхой эрэмб дараалал бол байхгүй шүү дээ тий. Одоо чиний амьд явах амьсгалах эрх чинь тэр эрхээс чи илүү гэдэг юм ерөөсөй байхгүй. Эрх бол ийм цогцсон юм ойлголт гэж ярьдаг тий. Тэгээ манай мэдээлэл гаргагч нар ч бас хэлж ирсэн шүү дээ. Ер нь бол гэхдээ одоо жишээл хүний нэр төр алдар хүндтэй байх энийг жишээлбэл ингээд зохицуулахын тулд нэгийг нөгөөгөр ингээд ижлэхгүй түр өөрөөхтэй харин энийг хамгаалах ажлаа хийх ёстой. Хамгаалах чинь гээд нөгөөдхийн үгүйсгээд ингээд хязгаарлаад явах боломжгүй юм аа гэд ярьжсэн бас л бодох хэрэгтэй. Тийм та хоёрын маань хувьд одоо ямар мэдрэмжтэй байна? Иргэдэд бас ингээд үндсэн хуулийн цэцгийн түвшинд мэдээлэл гаргаад тэгээд бөөнөрөө ороод ингээ ялж болдгийм байна гэсэн тий. Одоо мэдээж яг дараагийн алхам жоох өөр. Гэхдээ мэдрэмж одоо ямар вэ? Тэр заалны атмосфер ямар байсан? Одоо яг ямар мэдрэмжтэй? Энэ дээр нь бас бэлтгэл ажил ер нь яаж хамгаалж байсан бэ? Та хэд маань 10 хэдүүлээ мэдээлэл гаргасан. Бас өнгөлөгч нар байгаа, хуульч нар байгаа. Тэрэн дээр та хэд ямар баг болоод бас хоорондоо ер нь хамтарч ажилласан уу тий? Тэр талаараас хуваалцаач. Хүмүүс бол ингээ маш сайн баг болж ажиллаа гэд тэгж байгаа. Одоо сумыгийн өвч гэсэн ингээ тусдаа орж ирээд сууж исэн те. Би тэд ч гэсэн ингээ тусдаа итгэл өмчлөөрээ мэдээлэл гаргасан. Гэтээ нөгөө асуудал нэг учраас бид нар ингээд яг баг болж ажиллаж байгаа юм шиг харагдсан баг. Тэрнээс яг тусдаа л ингээ байсан хувь зорилгоороо л нэгтгэгдсэн байхгүй тий. Уулзаагүй тий. Зохион байгуулалтанд ороогүй. Тэгээд өөр өөрсдийнхоороо бэлдсэн. Тийм ч учраас тэнд хэлж байгаа нэмэлт тайлбарууд дүгнэлтүүд бүгдээрээ өөр өөр байгаа. Гэхдээ үндсэн ярьж байгаа асуудал нэг учраас ингээд баг болж ажилласан юм шиг хамтаа ажиллах юм шиг харагдсан байж магадгүй. Хүмүүс бол гой баг болж хамтарлаа гэх те. Манай сэтгүүлчид ч гэсэн мэдээж би энийг мэднэ. Тус тусын асуудал тус тусын яг юм тулгамдсан юм өөрсдөө хүртэл ингээд те одоо цагдаа дээр дуудагдаа шалгаж байгаа сэтгүүлчнэр хүртэл байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нөгөө зовлон нэгтэй шийдэх ёстой тий нөгөө нэг асуудал нэг байсан учраас яг үнэхээр маш сайн багийн ажиллагаа шиг харагдсан. Зүйл үзэл бодлороо нэгцэн. Айгуугаа нэг нөхөө явж байгаа харагдсан би. Тэгээ ингээ манай хуульч хуулиар ярингуу за нөхөө өнцөг ингээ бүгдээрээ тус тустай яриад явсан тий. Энд дээр хуульчид байгаа, өмгөөлөгчд байгаа, онлайн судалгаа хийдэг судлаач нар бас орж ирсэн гэд шинжээч нараас гадна ер нь мэдээлэл гаргагч нар одоо жишээлбэл Галбаатар мэдээлэл гаргагч бол яг энэ асуудлаар бол мэрэгсэн гэж хэлж болохоос маш олон судалгаа хийсэн хүн. За Орсон өмгөөлөгч байна. Мэдээлэл гаргагч Баттуулын өмгөөлөгч. Орсон өмгөөлөгч бол бас энэ талаар хоёр судалгааны ажил хийчихсэн хүн байгаа. За номын баясгалан гэдэг хүн бол яг үндсүүлийн эрх зүгээр мэрэгсэн гэж хэлж болохоос судлаач хүн байгаа. Жишээ нь за ингээд сэтгүүлч нар хуульчид ороод ингээд өөр өөрийн өнцгөө хэлж байгаа учраас ингээд тэр олон өөр өнцгүүд нэгдэж
нэг цол болж харагдсан л гэсэн үг. За тэгээд ер нь яг мэдрэмжийн хувьд бол надад бол айгүй авааштай зүйл олон байсан. За яагаад гэж хэлж байгаа хөр өмнө би ийм олон авц тэрэг материал цугларсан цэцгийн маргаан бол сайн хэлж мэдэхгүй байна. Энэ бол 12 материал цугларсан 5 шинжээч дүгнэлт гаргасан. Тийм. Эрүүгийн эрхцөө, үндсэн хуулийн эрхцөө, иргэний эрхцөө, тэгээд сэтгүүл зүй, хууль зүйн техник талаас нь гээд асуудлыг цогцоор нь бүх талаас нь харсан гэсэн үг. Энэ өөрөө яг үндсэн хуулийн маргааны онцлогийг нь харуулж чадсан. Тэрнээс зөвхөн бид нар иргэний эрхцөөг харах юм бол бид нар нэг тийшээ хэвэн. Зөвхөн эрүүгийн эрхцөө талаас нь харах юм бол энэ гэмтрэг байх ёстой гэдэг тал руу хэвэн. Гэтэл энд хууль зүйн техникийн хувьд яах ёстой, эрүүгийн эрхцөө хувьд яаж үзэх ёстой ингээд тэгээд тэр болгоны өөр үзэл бодлыг бид нар нэгтгээд дүгнэлт гаргаж агаад нь бол хуульчийн хувьд бол маш их баяртай байна. Тийм. Яг үнэн би ч гэсэндээ бас яг одоо сэтгүүлчдийн хувьд бол бид нар илүү нөө юм хардаг тий. Жишээлбэл цэцгийн үйл ажиллагаа ямар байд юм бол үнэхээр хараад тусэйдгүү ус төрийн бас элдв юу байна уу гэх дандаа тэгж одоо альва асуудал шийдэж байгаа асуудлуудыг тэгж хардаг байсан. А түүний цаанаас ингээд нэг талтаа ингээд за цэцгийн гишүүнээр томилогдсон хідэн нөхдүүдтэй ингээд тэнд илүү тав тухтаал байдаг гэсэн тийм мэдрэмжтэй бас байлаа л та. А гэтэл яг энэ хэрэг дээр энэ бол би анх удаа одоо мэдээлэл гаргасан. Өмнө бас яаж ажилтгийг мэдэхгүй. Гэхдээ миний төсөөлж яснаас маш нарийн нэгт ажиллагаа хуульчийн хийгээд одоо судлаачийн нийгмийн одоо шинжээчийн гэх юм уу тийм ажиллагаа бол тэнд явагдсан байх гэдгийг бол анзаарсан. Одоо хавц тэрэгтэй холбогдох хэрэгүүтэй танилцахад очиход бол ингээд миний төсөөснөөс илүү олон талын бүгдийг багтаасан. Үнэхээр нэг талтаа бол ингээд буруу ойлголттой явсан байсандаа жоохон гэмссэн а нөгөө талдаа жишээлбэл ингэж л үнэхээр одоо үндсэн хуулийг одоо бид нар ингээд хамгаалагч нар гэхдээ үндсэн хуулийн хамгаалагчд бол зөвхөн цэцгийн гишүүд биш. Бид нар өөрсдөө бид нар хамгаалагч. Өнөөдөр 10 жилийн хүүхдүүд ирээдүйн Монгол улсын иргэн болгон өнөөдөр хамгаалагч нар. Тэгэхээр бид нар тэр ойлголтыг илүү нөгөө суулгаж өгөх хэрэгтэй байгаад байгаа. Харамсалтай нь бид нар одоо энэ болтлоо тэн цэцгийн асуудал тусдаа, маний асуудал тусдаа гэж бодож ирсэн байна. Маш харамсалтай байсан. Тэгээд тэгээд дээрээс нь би чинь нөгөө хэвлэл мэдээллийн зөвлөлд нэлээд олон жил ажиллаж байгаа. Ёсон хорооны гишүүнээр тэнд ингээд бид нар ингээд хэрэг яг ингээд сэтгүүл зүүн одоо үйл ажиллагаан дээр алдаа гаргасан юм хэрэгүүд гинэ гомдол ирээд тэгээд бид нар нөгөө нэг мэрэгшин алдаа гаргаж өгөө гэдэг үздэг. Тэгээд түүнд би дандаа ингэж боддог байсан. Манай энэ хэвлэл мэдээллийн зөвлөлд иргэн ламжав шиг тийм хүн би болоосай. Яагаад гэвэл сэтгүүл зүйн ёсон алдаа гаргасан байна гэд гомдол гараад чи гомдол гарч иж бидний шийдэх болохоос гомдол гараагүй байхад татаж авчираад гомдоод бурууг нь ялгаад байх зүйл байхгүй учраас гомдол гаргагч нар маш чухал гэдгийг ингээд энэ олон жилийн хугацаанд маш их ойлгож ирсэн. А тэгснээ сүулдэ би ч гэсэндээ яг цэцэд ч гэсэндээ ийм гомдол гаргагч мэдээл гаргадаг ийм хүн байх ёстой юм биш гэсэн мэдрэмж нөгөө байсан учраас жишээлбэл одоо анх удаа одоо мэдээл гаргаж байгаа хэрэг шүү дээ. Ийм болохоор л нөгөө бүх талууд хэлдэг те залуучуудыг мэдээлэлтэй байгаад өгөөч, мэдлэгтэй байгаад өгөөрөө. За тэгээд улс ууртай ханддаг байгаараа те авч байгаа мэдээлэлтэй одоо юу гэдэг хөнгөн хүн автгийн хандараа те гэж айгүй олон жил сонссон. Тэгээд одоо юу гэдэг гомдол гаргах талууд цэц дээр хүртэл бас гомдол гаргаж болдог. Иргэдийн оролцоо ер нь бүх одоо төвшөнд байж болдог гэдэг амар гоё жишээ ялаа. Тэгээд энэ бүх хүн үндсэн хуулийн хамгаалагч гэж шүү гэдгийг хэлсэн чинь амар гоё тийм квотлгоод бүр гэдэг иштэл болгоод илүү нөгөө залуучууд илүү хурж байгаа ах нэг бол тийм надад иштэл болгоо постэр болгоо цацмаар л гэдэг. Тийм энэ дугаар дээр барагдчих юм шиг. Тийм байна. Зөвлөө хамгаалагч. Одоо нөгөө ЦВН-ийн түрүү асуусан бэлтгэлтэй холбоотой асуудал дээр одоо мэдээлэл гаргахад хэр хэцүү байна. Тэ за яг сэтгүүлч чинь ингээд жоохон бичдэг. Гэхдээ л хуульч биш. Хуульчд бол илүү амархан байдаг байх гэж би зүгээр бодоод байна. Тийм байсан. Яаж яваад ингээд 10 хүн тал талаасаа мэдээлэл гаргах ч энэ ямар хугацаа зарцуулаад тэгээд яаж одоо ямар процессын дагуу ингээд дунд суудлын хуралдаан гэж болдгийг те. Айгу хурдан болчихоо зарим хэргийг ингээд хилцэхгүй удаад байна мэн гэл иргэн тойрны шүү одоо хуульчд бичиж ах шиг байдаг шүү дээ. Энэ маргааны хамгийн анхны мэдээлэл 2024 оны 4 сард өгөгдсөн. За ингээд 8 сар, 11 сар, 12 сар, 2025 оны 1-3 сар гэд ингээд мэдээллүүд араараасаа хөвөрсөн. Гэхдээ энэ бол өөр агуулгаар мэдээллүүд явж байгаа. За ер нь бол яг хуу цэцгийн гишүүн бол 1 жил 6 сарын хугацаанд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан. Холбогдох бүх байгууллагаас
мэдээллийг нь татсан. Шүүхийн ерөнхий зөвлөл, цагдаа, прокурор, шүүхүүдээр шийдсэн бүх шийдвэрүүдийг хүртэл авсан. За үндсэн хуулийн цэцгийн судалгааны төвөөс хүртэл шинжээж томилж дүгнэлт судалгаа хийлгүүлж авсан. За ингээд холбогдох энэ салбар эрх зүйгээр энэ асуудлаар судалгаа хийдэг хүмүүсийн судалгааны материалуудыг хүртэл татаж авч материал авсаргасан. За ингээд анхдугаар үндсэн хуулиа баталсан. За тэрний өмнөх үндсэн хуулиудын үндсэн үзэл санаанууд нь юу байсан? Тухайн хуралдаануудаар үндсэн хууль батлахад юу энэ эрхийг яагаад оруулж ирж өгсөн? Яагаад ингэж томьёолт хуульчилсан гэдэг зүйлийг хүртэл харсан гэсэн үг. Тэгэхээр ер нь бол бэлтгэл ажил бол маш сайн хийгдсэн. Би бол энэ дээр бол үнэхээр мархахгүй байгаа. Тэгээд энэ материалуудтай танилцах боломжоор бол бүх талуудыг хангалттай олгосон. Тийм ч учраас үндсэн хуулийн цэцгийн дунд судлалын уралдаан бас нэлээдгүй олон удаа хойшилсан. Тэрний цаана бол нөгөө маргалдагч талуудын материалтайгаа танилцах, судлах тэр боломжууд өөрөө олгогдчихсэн. Тэгээд нэмэлтээр шинжээч нар бас тухайн үед томилогдчихсэн. Тэгэхээр иргэд нөгөө нэг цэц шийдэхгүй байна уу да гэдэг нэг юм үнцэг харагдаад байсан. Гэтэл тэрний цаана цэцүүл хууль заасан ажиллагаагаа хийгээд бэлтгэлээ хийжсэн. Бид эдийг ч гэсэн бэлдүүлсэн гэсэн. За ингээд цэцгийн дунд судлалын уралдаан бол мэтгэлцээнийг харьцангуй сайн явуулсан. Буюу 2 өдөр давнаж үргэлжилж байгаа. 24 бүтэн явсан, 25-нд бас бүтэн явсан. Энийний цаана бол бид эдийн мэтгэлцэх хэрэг маань хангагдаж байгаа. Асуулт асууж хариулах, нөгөө үзэл бодлоо, нөгөө мэдээллээ тайлбарлах тийм хангалттай цаг гаргаж өгч байгаа. Тэгэхээр би бол энийг бол маш сайн хуралдаан болсон гэж байгаа. Ер нь бол яг хуульчийн хувьд яг хуралдаанаас гарч ирээд бол ямар хөө бодолтой байсан бэ гэхээр за яаж хийдэх вэ хамаагүй. Хэлэх гэсэн үгөө бүгдийг хэллээ. Хэлэх гэсэн үнцэг бүгдээрээ гарлаа. Асуудлаа бүгдийг хөндлөө. За одоо яг яаж хийдэх нь бол тэр цэцгийн гишүүдийн итгэл үнэмшил шийдвэр баг. Тэрийг нь бол хүндэтгэх нь. Окей, би бол маш их тийм сэтгэл хангалуун гарч ирсэн. Тийм. Тэгэхээр өмнө нь сумьячин бас нэг мэдээлэлүүд гаргаж ирсэн. Өмнөх одоо хэрэгүүд яг бэлтгэл нь яаж явж ирсэн. Тэрнтэй харьцуулахад энэ шин жишээ. Би бол ийм мундаг бэлтгэн багтаал гэж би бодож байгаа байхгүй. Яг ямар хэсэг вэ? Тийм, банкын бизнес яг өнөө. Цэцэд 3 асуудлаар мэдээлэл гаргасан. Одоо ингээ 2 нь маргаа үсгээд цэцэр шийдэгдсэн. За нэг нь бол яг нөгөө оюутан багтаа гаргасан. Тэгээд тэр болохоор 19 онд мэдээлэл гаргаад 21 оны 5 сард шийдсэн. Бас маш удаан шалгасан. За яагаад удаан шалгасан бэ гэхээр тэр нөгөө төрийн болон албаны нууцтай холбоотой асуудал байсан учраас нууцтай холбоотой материалууд татаж шалгасан. Тэгэхээр удаан бас бэлтгэл нь удаан авсан шүү дээ. Удаан авсан. Гэхдээ ер нь аахаа зүгээр хуульчийн хувьд бол энэ үндсэн хуулийн цэцэд маргаан энэ шийдвэрх тухай хуулийг бол боловсронгуй болох ёстой гэдэг дээр бол байр суурь нэг байдаг. Тийм. Боловсронгуй болгож зарим зохицуултыг илүү наривчлан зохицуулах хэрэгтэй байна. Зарим зохицуулаагүй асуудлыг зохицуулах хэрэгтэй байна. Одоо жишээлбэл нотлох хөрөмж шинжилэн судлах гэдэг асуудал яригдсан боловч би 2 цэцгийн дунд судлалын уралдаанд орохдоо хоёуланд нь нотлох хөрөмж судалж үзсэнгүй. Гэхдээ би бол танилцсан. Тэрийгэндээсээ иш татаж ярьсан. Гэхдээ яг ийм материал ингээд ирчлээ шүү. Энэ хэсгийг нь уншаад өгөөрэй. Та нарт хэргийн материалуудыг өгчдөг гэсэн үг юм уу? Ирж танилцах боломжийг нь ирж хэргийн материалтай танилцах гэдэг тий боломжийг хангадаг. Тий тэгээд очиж танилцсан хүн байна, танилцахгүй хүн байна тий тэгээд танилцахгүйсэн ч болно гэж байгаа. Илүү нөө таны эрхийг хангах үднээс та хэргийн материалтай очиж танилцсан уу гэдэг тий тэгж байгаа хөө. Тэгэхээр би за нэг баг сагалын юм тийм олон нууц материал байна гэж тооцоолохгүй л очиж байгаа байхгүй тий. Та мэдээлэл гаргахтаа хуульчаас тусалцаа авсан уу? Хуульчаас тусалцаа аваагүй. Ерөнхийдөө нөгөө нэг угаасаа юун тодорхой тийм хуульчичиг бас юм нарийн тодорхой дэлгэрэнгүй ч гаргаагүй. Ерөнхийдөө л үндсэн юугаа ягаал магадгүй бас товчхондоо мэдээллийн ч нэг байсан байж магадгүй л гэж. Ер нь бол нөгөө одоо улс төрийн боловсролыг иргэдэд бас олгох зорилготойгоор би бас нөгөө анхцээ гэдүүтэйгээ анфилтер гэ подкаст хийдэгдээ тэрнийхээ хүрээнд ер нь бид нар ингээд олон ингээ хаягдаг эрхүүд юмнуудыг бас ингээ иргэдээ нөгөө мэдээлэл жүжиж мэдээлэлтэй иргэн өөрөө хяналтаа тавина тэ шаардлага тавина гэдэг энэ агуулгатайгаар бид нэг улс төрийн боловсролыг иргэдэд олгох гэж хичээдэг. Тэрнийхээ хүрээнд энийг юу хийх ёстой байна гэж хийсэн ажил ахгүй юу? Ер нь бол тий. Энэ нотлох баримтаа ерж танилцж байгаа. Тэгээд энэ ер нь процессыг ингээд харангуут ер нь шүүхийн процесстай ажиллах юм байна. Үндсэн хуулийн цэц өөрөө шүүх муу юм уу? Үндсэн хуулийн цэц шүүх мөн байлгүй яах вэ? Үндсэн хуульд хяналт тавьж байгаа шүүхийн нэг төрөл. Тийм ч учраас
үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх тухай хууль буюу процесс хуультай. Тэгээд үндсэн хуультай хяналт тавиад тэр шийдвэр нь өөр цэцэн шийдвэр, эцсийн шийдвэр байгаа. Шийдвэр багхгүй. Тэгэхээр энэ бол үндсэн хуулийн шүүх мөн. Хяналтаа хэрэгжүүлж байгаа арга хэлбэр нь бол хууль батлагдсны дараа хяналт тавьж байгаа. Тийм. Тэгэхээр нэгэнд батлагдаад гараад ирсэн хууль дээр хяналт тавьж байгаа асуудал. Ер нь бол яг шууд үндсэн эрхийн маргааныг яг шүүх шиг хяндаг уу гэвэл үгүй. Тэндээс арай жоохон онцлогтой. Гэхдээ саяны шийдвэрийг бол үндсэн эрхийн маргааныг шийдсэн ач холбогдолтой шийдвэр байлаа л гэж дүгнэлж байна. Энэ 13-14-өөр шийтгэгдсэн одоо хэрэгүүд гэх юм уу торгуулсан тийм магадгүй хоригдсон эсвэл зөвхөн сэтгүүлчтэй биш иргэдийн хуульчдын ч юм уу хэр их хэмжээний хэрэг байсан бэ одоо 20 оноос 20 онд батлагдаад хэрэгжиж ирснээс нь хойш гэсэн үг. Нэмээд дахиад нэг асуулт. Тэр өмнө зөрчигдсөн байгаа эрхүүд байгаа шүү дээ хүмүүсийн хой ков хүмүүсийн тэр хүмүүсийн эрхүүд буцааж сэргээх үү? Одоо юу гэдэг ямар нэгэн нөхөн олгоор гэдэг ч юм уу те одоо засгийн газар тэрэн дээр хариуцлага хүлээх үү бас. За энэ дээр энэ болохоор процесс талбарт асууж байгаа. Дараа 2024 оны 6 сарын байдлаар үндсэн хуулийн цэцэд ирсэн тоо судалгаагаар 2200 гаруй хэрэг шалгагдсан гэсэн тоо ирсэн. 1 оны тоо шүү дээ тийм 2024 оны 6 сарын байдлаар л гэсэн. Гэхдээ энд бол нөгөө 20-с 24-өл хэлж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд жилд бол нэг багцаагаа нэг 200-аас 300-аад гомдол гараадах шиг байгаа. Өмнө нь миний нөгөө нэг хуучин эрүүгийн хэргийн одоо ахуулах тухай ярьж хуучин заалтныг гэхэд бол жишээлбэл 6-аас 12 оны хооронд юм уу 4-5 жилийн хугацаанд те 7-8 жилийн хугацаанд 200-аас 300 хэргийн бүртгэл гомдол байдаг байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд ерөөсөө жил тий баг 7-8 жилийн бүртгэл бол сүүлийн үед жилд тийм статустай юутай тоото байгаад байгаа байхгүй. Гэтээ нөгөө манайхан ч ярьж ирсэн юу нь бол маш их хэмжээний хэрэг гомдол бүртгэгддэг. Яг ял авсан нь цөөхөн. Тэгэхээр энэ нь юу байгаад байна гэвэл хүмүүсийг айдас төрүүлэх, залхаах, дахиж юмыг шүүмжлэх те тэр одоо эрг зоригийг мохоох тэр үзэл бодлоо илэрхийлэх тэр одоо нөгөө нэг ирмэлцлийг нь байхгүй болгох зорилго нь илүү тийшээ хазаач үнэхээр гомдсон юм уу үнэхээр хохирдсон юм уу гэд үзэхээр бас байхгүй байгаад байгаа нь эргээд тийм нөгөө нэг шийдэл рүү авчиад байгаа. Тэгэхээр энэ эрүүгийн хуулийн заалт болгож оруулж байгаа нь үндсэндээ зорилго нь дуу хоолойг боомлох тийм дарангууллын хэрэгсэл болоод байна л гэж хэлсэн тийм. Зөв буруу нь хамаагүй гомдол өгчдөг шалгана. Гомдол өгсөн л бол тэрийг шалгана. Зөв бурууг нь дараад нь тогтоно. Тэгэхээр нэг хүн нэг үзэл бодол илэрхийлэлээ очиж шалга. Окей. Гэмтрийн шинжгүүгээ хааж болно. Гэхдээ тэр шалгагдаад байгаа процесс өөрөө залхаан цэвэрлүүлэлт байгаа даа. Ядчил цагдаагаас дуудар залхана үсттэй тий. Одоо энэ дээр ч мэдүүлээгүй. Одоо жишээлбэл бүх юм шалгаад ингээд бүх нэг иргэнийг одоо жишээлбэл нэг постн дээр нь 3 дүүргийн цагдаагаас дутсан байгаа байхгүй юу? Эхлээд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлц дээр дутсан. Очоод мэдүүлэг өгсөн. Тэр материалыг нь хаан дүүргийн цагдаагийн хэлц рүү шилжүүл хаан дээр дахиж очоод мэдүүлэг өгсөн. Тэгснээ Сүхбаатар дүүрэг дээр ирсэн. Ингээд хариалын шилжээд яваад идэг дүүрэг болгон дээр очоод нэг зүйлээ л яриад идэг. Залхаан цэвэрлэх. Тийм. За тэгээд ер нь яг хуу энэний цаана зөвхөн энэ нөгөө сэтгүүлч нарын асуудал биш гэдгийг би бол айгуус онцгойлж хэлж байгаа. Энд бол хуульч нарын асуудалч байгаа. Би магадгүй зүгээр эрх зүйн тодорхой асуудлаар шүүмж бичлээ л дээ. Шүүхийн шийдвэр буруу гарлаа, зөв гарлаа гэд би нэг шүүмж бичээ. Энэ онлын үднээс аваад үзэх юм бол буруу байна гэх юм уу? Шүүмжлээ. Энэ бол миний үзэл бодол багхгүй юу? Миний л бодол. Би дэрийгээ бусдад хүргэж байгаа. Гэтэл тэндээс үүдээд шалгах асуудал гарч байгаа. Энэ академик судлаач нарыг хүртэл шалгахыг үүсэхгүй. Тийм. Тэгэхээр энэ бол хуульч нар судлаачид энгийн ирэхэд бүгдээрэнд нь хамааралтай байгаа даа. Манай хүний эрхийн активистууд бас шалгагдах магадлалыг магадлал байна шүү дээ. Бид чинь бас амар ингэхтэй мэдчихсэн. Тэр үзэл бодлоо илэрхийлэх эрхийн залуучуудын нэг өнцг нь мим хийх байхгүй юу? Одоо чоглох. Тэгээ шог зураг өмнөх үеийнхэн шог зураг байсан. Одоо үед болохоор мим болсон тийм. Нөө содном ааж яалаа та тийм. Бас одоо нэг улс төрийн нөлөөлөх хүнийг одоо дурдаад тэгээ бас цэцгийн дунд судлаа оролдоон дээр яг над шээ гэж аваад яриад хилээд амжсан байгаа. Тэгээд ер нь энэ өөрөө төрийг шүүмжлэх хэрэг л баггүй. Тийм. Албан тушаалтныг шүүмжлэх хэрэг. Тийм. Гэтэл албан тушаалтан хараа бүр ингэж байгаа байхгүй би нэг юм ойлгохгүй. За албан тушаалтан бүр өөрийгөө шүмжлүүлэхэд тэгж эрхээ хамгаалж хахад тэгж яриул улс оронд
төрийн одоо улс орны үндэсний аюулгүй байдлын эрх гэдэг чинь баг одоо бүгдийн том эрх гэж магталтай тий. Одоо жишээлбэл улсынхаа аюулгүй байдлуудс. Гэтэл хүний мэдэх эрх, хэвлэл нийтлэх эрхийг ер нь давсан улс үндэсний аюулгүй байдлын эрх ч байхгүй гэж хэлээд байгаа байхгүй. Үндэсний аюулгүй байдлыг одоо иргэдийн мэдэх эрх, тэр хэвлэл нийтлэх эрхийг давсан тийм юу гэж бол байхгүй гэдэг агуулга явж байгаа хгүй. Тэгээ үзэхээр тэрнийг давсан төрийн албан хаагчийн эрх гэж юу нэр төр гэж тий. Онц болон дайны үед ч гэсэн иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөө хязгаарлаж болдоггүй. Тийм ч учраас манайхад одоо жишээлбэл ковидын үед жагсаж ил байлаа шүү дээ. Тэр чинь үгээ хэлж ийн үзэл бодлоо илэрхийлж ийн. Энэ бол зам ёсны эрх. Хүн болж төрсний хувьд, оюун ухаанд байдалтай хувьд бусад амьтнаас ялгагдах хамгийн гол онцлог бол энэ бодох. Тэр бодол зөв буруу, үг зөв бурууг хин нэгэн хянаж цагдаад байж болохгүй. Хэрвээ тэгээд эхлэх юм бол энэ 21-р зууны сонгодог хэлмэгдүүлэлт болно. Чойномыг шүлэг үтснийхэн төлөө хорьсон шиг. Улс төрийн намын товчон дээр намаа шөөмжилж үг хэлсэн хүмүүсийг цөллөгт явуулж исэн шиг ийм л нөхцөл байдал тавтагдана. Тэгэхээр н үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлэн дээр ямар нэгэн цензуур өргөн үрээнд байж болохгүй л гэж. Бусдын нэр төрийг хамгаалах нь зөв хэрэг. Нэр төр хамгаалах чинь гээд үзэл бодлыг нь хязгаарлаад байж болохгүй. Үгийг нь хязгаарлаад байж болохгүй. Би мэдээж магадгүй тэнэг үг хэлж болно. Би тэнэг үзэл бодолтой байж болно. Би буруу зүйл бодож иж болно. Гэтэ надад тэрийгэ хэлэх, илэрхийлэх эрх нь байх л ёстой. Окей. Коммунист дарангуйлагч сонсогдох үед байдаг. Бас байх уу? Үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй одоо зарим нэг постууд те зарим нэг бас одоо үзэл бодлоо илэрхийлж байгаа аргуудыг харахад илт доромжилсан тий хараалын үг ашигласан одоо бөөр бүгс одоо орон хүнжил за тэгээд одоо бусад хувийн амьдрал руу норсон тэр бол одоо юу гэдэг хүний одоо илт одоо доромжилж байгаа хэлбэр болно шүү дээ тий эсвэргээрээ үзэл бодлоо илэрхийлэх эрх буюу улс төрийн шүүмжлээд байгаа улс төрийн рүү хандаж одоо юу гэдэг үзэл бодлоо болохгүй байгаа зүйлийг хэлээд байгаа зүйл чинь болохоор тэр хүмүүст дайсагнах гээгүй эсвэргээрээ зүгээр нөгөө тогтолцооны төлөө арчлалын төлөө үгээ одоо хэлжтэй нийгмийг одоо хүмүүнлэг иргэний арчилсан нийгмийг бүтээхэд өөрийнхөө оролцоог оролцуулах өөрийнхөө одоо хувь нэмрийг оруулах гээд үзэл бодлоо илэрхийлж байгаа хэлбэрээс дээ тийм тэгэхээр тэрийг одоо юу гэдэг нөгөө хэд маань шууд дайсагнах гэж хардсан шиг байгаа миний ажиллаж байгаагаар Уул нь туслаад байгаа шүү дээ. Би нийлээд байгаа ш нөгөө бухимдлыг нь баг наан гаргаж өгч явах хэрэгтэй байхгүй юу тий Одоо яах юм бэ тий дунд судлалын хуралдаа ингээд эрүүгийн хуулийн 13 14 бүтээгт оромжлох гэдэг бол үндсэн хууль зөрчсөн байна гэж шийдвэр гаргацсан. Одоо их хурал дээр очиод их хурал тэрийг хүлээж авах хэсгийг шийдэх юм уу? Ахаад их судлалын хуралдаан болох юм уу? Эсвэл ингээл энэ хуулиас ингээд аваа ичж байгаа юм уу? Яах вэ? Одоо сүүлийн минутанд айдал энийг Хоцрол одоо төтгөлдсөн байгаа. За үндсэн хуулийн цэцүүл сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрээ ёсчилж гаргана. Ингээд ёсчилж гаргасан шийдвэрийг улсын хурал хүлээж авах хэсгээ шийднэ. Чуулганы уралдаанаар хэрвээ хүлээгээд авчих юм бол энэ маргаан ингээд дуусна. Хүлээж авахгүй бол үндсэн хуулийн цэцгийн дунд их судлалын уралдаан болно. Их судлалын уралдааны шийдвэр эцсийн шийдвэр байна. Ер нь яг зүгээр хууль тогтоогчийн үндсэн үзэл санааг л бид нэр тайлбарлах гэж оролцсон тийм. Ардугаар үндсэн хууль батлагдсан хуралдааны тэмдэглэл дээр ийм өгсөн байна. Бид үзэл бодлыг шүүж болохгүй. Үзэл бодлыг шүүх замаар аливаа хэлбэрийн хилмигдүүл явуулахыг хориглоно гэж зохицуулт оруулж өгье гэдэг саналууд гаргаж ирсэн байл. Тэгэхээр энэ бол өөрөө хилмигдүүлж болохгүй л гэсэн санаа. Бид нар бол анхны үндсэн хууль дээрээч энэ үзэл бодлоо илэрхийлэх хэрэг байсан. Шүүмжлэх хэрэгтэй гэд бичсэн баг. Гэтэл 24 оны үндсэн хууль дээр байсан ч гэсэн бид нар 1930 оны хилмигдүүлэлт яаж явагдсныг бид нар бүгдээрээ л мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол эрх хөл өөрөө тунхаглал биш юм аа. Эрхвэл заашгүй баталгаатай идэх ёстой юм аа. Тэгэд энэ эрхийг бол тийм идэлүүлсэн шийдвэр гаргаж өгөөсэй гэж одоо улсын хурлын гишүүдээсээ үндсэн хуулийн цэцээсээ л бид нэ хүсэж байгаа. Тэгвэл стил бид нар ингээл найдлага тавиал ажиллах юм байна тий. Их хурал яах нь уу? Ямар гишүүд тэр одоо санал хураалтан дээр ямар байр суурь илэрхийлж дуурах нь уу гэл ер нь гишүүдээ бас давхар харагтай үнэхээр. Гэтэ бас би тэдийн бас нэг итгэж найж байгаа юм бол ер нь бол энэ 126 гишүүн гэдэг бол ингээ хайрцаглагдахгүй өөр өөрийн маш олон тийм орчгуутай маш өөр өөрийн үзэл санаатай тийм одоо монголчууд ялгаар өхрийн бүр шиг
ийм парламент тий. Тэгэхээр энэ олонлог олон бүлгүүдийн төлөөлөл бүхий. Тэгэхээр би бол итгэж байгаа. Ер нь бол энэ дээр ер нь гэтээ хуулиас гадна хувь хүний өөрийн үзэл баримт үндэс зүйл гэдэг юм бүх юмд нөлөөлж идэг. Эцсийн гишүүдийн шийдвэрт ч нөлөөлж идэг. Эргээд тэр хүмүүс ч одоо төрийн өндөр албан шал хашиж байгаа юм уу? Тэр албан дээр байдаг хүмүүс дандаа тэр шүмжлэгдэх юун дээр байдаг ч гэсэндээ ийм шийдвэрийг гаргаж чадчихлаа ш. Тэрнтэй адилхан их хурлын гишүүд ч гэсэндээ энэ дээр арай өөр маягаар харах байх. Дахиад нөгөө талаар тэр хүмүүс өөрсдөө яа тэмцэглээд байгаа юм? Өөрсдөө сонгогдсон, хүсэж сонгогдсон. Өөрсдөө зөвшөөрч томилогдож байгаа хүмүүс эцтэй. Тэр энийг ойлгох ёстой л гэж бодож байна. Тэгэхээр иргэдийнхаа тал шийдвэр гаргах. Тий, байх гэж тий. Бүгд харж байгаа шүү гэдэг шиг тий. Дараагийн сонгуулиар. Тий, ойлгоо шүү. Тий. За хэдүүлээ өндөрлөх үү. Нэмж хэлмээр дутуу орхисон зүйл байна уу? Тэгвэл 1 минут үгүй. Эхний хувьд бол айгүй их зүйл дахиж ойлгож сурч мэдээж бас ингээд зөндөө зүйлийг бас юм болсон юм гэдэг мэдж авлаа. Тэгээд хүний эрхийг хамгаалсан. За тэгээд арчлалын одоо мананд байсан үндсэн хуулийн хамгаалагч болсон та хоёрт баярлалаа. Тэгээд би бас харин тэгж нэг багшаас тэр сонсцээ. Үндсэн хуулийн цэцэд маргаан гаргаж байгаа хүн бол тухайн асуудлынхаа одоо тулцсан экспертүүд байдаг. Тэгэхээр өөртөө ихтэй байгаад ингээд шууд ингээд одоо юу гэдэг маргааныг мэдээлэл гаргаад тэгээд одоо юу гэдэг ингээд хүмүүсийг одоо эрхийг хамгаалж чадсан та нартай баярлалаа. Экспертүүдтэй баярлалаа. Хүний эрхийн хамгаалагч байсан баярлалаа. Үндсэн хуулийн хамгаалагч байсан баярлалаа л гэж хэлмээр байна. Баярлалаа. Тэгээд дунд суудлын хуралдааныг надад зөв нэг сайжруулмаар юм. Тэрний гоё шууд амжуулалтыг те хичнээн оролцогчтой байж болох юм байна шүү дээ. Тэгэхээр тэр шууд амжуулалтыг нэг гоё чанартай, дуу дурсны өндөр те өндөр нэгтршилтэй ч гэдэг юм уу. Ингээ зарим хүний яриа сонсогдохгүй, заримынхаа сонсогдоод ийм биш. Тиймэрхүү байдлаар ингээ дамжуулах тэр нөхцөл боломжийг ер нь бүрдүүлээд өгчвөл ийм төрлийн мэтгэлцээнүүдийг иргэд ингээд олон удаа үзэх тусмаа үндсэн хуулийн цэцэд итгэл, шүүхэд итгэл бүр сэрэх юм байна. Ямар гоё юм бэ? Бидний их чинь ингэж хамгаалдаг юм байна. Бид нар ингэж тэмцэж мэтгэлцэж болдгийм байх гэдгийг харуулж чадсан шүү. Баярлалаа. Тэгээд цаашид бас олон гоё юм мэтгэлцээнд болох байх. Мэдээлэл гаргагчийн зүгээс бол үндсэн хуулийн шийдвэр ямар байх нь чухал биш гэж харж байгаа. Бид бүхэн ер нь энэ үзэл болоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрхийг энэ төвшөнд нийгмийн анхааралд хүргэж нийтээрээ хэлэлцэж зөв буруугаа ярилцж байгаа нь бол өөрөө би ахиц твшил гэж харж байгаа. Үндсэн хууль зөрчсөн гэх тодорхой үндслүүд байгаа. Тэр шийдвэр гаргахаар бол шийдвэр нийтэд ил дод гарах учраас хүн болгон үзэл бодлоо илэрхийлэх бах. Би тэгээсэж гэж хүсэж байгаа. Бид нар бол нэр хүндийг үгүйсгээд байгаа ойлголт энэ биш шүү гэдгийг бас нүдж байгаа хүмүүстэй хүргэе. Хүний нэр төр бол халдшгүй байна. Тэрийг нь хамгаалах нь зүйтэй. Гэхдээ нэр төрийг хамгаалах чинь ингээд үзэл бодолтой үгтэй тэмцээд байж болохгүй. Төрийг шөөмжилж байж өгч чинь мэдээлэл өгвөл үзэл бодол нь үгүй, үзэл бодол үгүй бол хяналтгүй л арчлаагүй. Бид нар арчилсан нийгмийг зохицлон хөгжүүлэх зорилготой өгч чадахгүй. Тэгэхээр арчилсан нийгмийн хамгийн гол чухал зүйл нь олон ургач үзэл буюу хүн болгон үзэл санаагаа илж тэндээс аль нь зөв бэ гэдэг шийдвэрээ гаргаад явах л энэ асуудлыг хэлж байгаа. Тэгэхээр хяналттай төрийг хүсчил байгаа бол энэ үзэл бодлыг нээлттэй байлгах л ёстой л гэж үзэж байна. Яг үнэ. Тэгээ миний ч гэсэн одоо хувьд ер нь бол гол санаа зовж байгаа зүйл бол одоо дэлхийд лидерийн хямрал болж байгаа. Тэгэхээр дэлхийн өөрөө нөгөө дүр хэсэгсэн ардчлал буюу ардчлал нэрийн дор ардчлал өөрөө байхгүй болж байгаа нь магадгүй ардчилсан бус орн байхад бол ойлгомжтой. Гэтэл ардчлалтай орн мөртлөө цаана ганц одоо удирдагчийн те ингээд тэр одоо автократик лимлүү тэр гулсаж орж байгаа энэ зовлон бол ингээд зөвхөн Монголын зовлон биш. Энэ бол дэлхийн зовлон байгаа. Яг тэр хуулийн нэрээр тэр хүний үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх, хуулийн нэрээр тэр ардчлалын гол мөн чанарыг хууль нь байгаа мөртлөө тэрний цаана халахвчилж өгөө хийнэ гэдэг нь бол хамгийн аюултай. Тэгэхээр бид нар бол энэ болгоноос ингээд нөгөө ардчлалаа тий одоо дэлхий дээр байгаа хэдийгээр зовиртой ч гэсэндээ дэлхий дээр байгаа хамгийн л одоо дээр хулбар тий ардчлал байгаа. Тэгэхээр энийгээ бид нар авч үлдэхийн тулд өнөөдөр бол ингээд энэ бол жижигхэн алхам байла. Гэхдээ бид нар ингээд алхамаар тэ мэддэг бүх салбарын хүмүүс нь би магадгүй яхаа хөвлийн салбар гэдэг өнөөдөр энэ талаар яасан ч дараагийн би мэдгүй байж болно. Гэхдээ мэдгүй ч гэсэн энэ бүх гомдлыг гаргах хэрэг энэ үндсэн хуульд одоо
Монгол улсад амьдарч байгаа хүн болгоны эрх шүү те бид нар заавал энэний төлөө дуурах ёстой шүү. Мэдгүй байсан ч мэрэгжлийн хүмүүсээс те зөвлөөд тэгвэл яг тэр орчинд нь очихоор ингээд мэддэг хүрээний юм ярихгүй ерөөсөө өөр хэллэгээр яриад бас хэцүү байгаа шүү. Бид нарт бол те энэ хэдийн хуулийн хэлийг нь бас л ойлгохгүй шүү. Гэхдээ монголоор яриад объектив субъектив юу нэг ингэнгүүт хүүдээ юу юм болоо гэж байгаа ч тохиол байгаа шүү бидэнд. Гэхдээ тэгж одоо айхгүйгээр санаа зовхгүйгээр одоо жинзигийн та нар маань те өөрсдийнхөө эрхийн төлөө ингээд маш сайн мэдээлэл гаргагч нар байгаарай гэж хүсэж байна. Хүлээж авлаа. Баярлалаа. За тэгээд эхний дугаарын зочин болж оролцсон та хоёртоо баярлалаа. Цэвэнэдээ бас баярлалаа. Тэгээд дараагийн дугаарууд илүү иргэдэд ойрхон дээж өгөх юм болон цэцгийн одоо тайлбарт өгнөлт шийдвэрүүдийг хүргэх болно. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.